Сайхан төргийн залуучуудаа M Style Entertainment нэвтрүүлэг эхэлж байна. Манай энэ удаагийн дугаарт чөлөөт уран бүтээлч зураач Ансар. Загвар өмсөгч Азийн топ модель Баяр Тогтох. Оролцож сонирхолтой содын яриаг өрнүүлсэн байгаа. Ингээд хамтдаа нэвтрүүлгээ сонирхцгаая. M Style эхэлж байна. M Style нэвтрүүлгийн удаагийн дугаарт чөлөөт уран бүтээлч зураач Ансар оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хязгаарч зураг зурж эхэлсэн бэ? Ер нь зураг зурх хавьяасаа хэрхэн нээж вэ? Багтаа аавыгаа зураг зурхыг харж. Тэрийг нь харж урам авчилдаг ч юм уу. Дөөрөө зурж тэгж суудаг гэсэн. Тэгээд яг хөрөг зураг зурж эхэлсэн цаг гэвэл 2012 онд анх зураг зурж исэн. Тэгээд ер нь тасралтгүй одоо зурсаар л байна. Ямар төрлөөр зурдаг вэ? Голчлон хөрөг зураг уу? Голчлон хөрөг зураг зурна. Ер нь бол жоохон амьд тал руу зурхыг хичээдэг. Одоо зургийн нэвшлэр бол эластик гэж нэрлэдэг. Хөрөг зургаар хөгжүүлээд яг л 2 жил болж байна. Тэрнээс өмнө бол 10 жил байхдаа зүгээр л гарын эв дүүтэй. Тэгээд нэг зургийн шугам зургийн хичээлүүд тиймэрхүү зургууд дээр одоо ангийнхандаа туслаад зураг хөргийн ханд зуралцж өгөл. Ер нь тиймэрхүү л байдал. 10 жилдээ бол хөрөг зураг баг мэдчихв. Яагаад сонирхож эхлэв хөрөг зургийг? Хэлэхэд хэцүү маа. Гэтэ ер нь бол нэг цаасан дээр ингээд хүн амьдраад гараад ирэх. Тэгээ миний ингээд дурлан зурсан зур ингээд цаасан дээр амьдраа гараад ирэхэд яг ингээд айгүй их тийм ирч хүчгүй юм уу. Кайф авдаг. Кайф авна. Яг тийм мэдрэмж өгдөг. Зургийг зурх маш олон янзын арга байгуулдаг. Хүн хүний л одоо би хэрэгэлдэг юу байна? Арга техник байна. Өөрийн тань хувьд. Минийх болохоор ихэвчлэн өнгийн будаг, өнгийн хандаа. Тэгээд болж игэл балын хандаагаар зурх гэж байна. Хар харандаагаар зурдаг, усан будгаар зурдаг гэж байна шүү дээ. Ялгаа нь юундэ байдгүй? Юу нь аль нь амархан бэ? Бүгдээрээ л бас жоохон хэцүү. Айгүй олон давтамж, ер нь байнгын дадлах хийж явах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө хамгийн анх угаасаа зөвл балын харандаагаар ганц харандаагаар зурж эхэлж догтой танилцсан гэх юм уу. Тэгжсэн. Тэгээ сайжруулад цаашдаа. Сайжруулад өнгийн харандаа руу ороод усан будаг, гуаш тэгээд тосон будаг цагаан харандаагаар хүртэл зурж үзсэн. Хөрөг зургийг зурхад ер нь гол бэхжээл юу байдаг вэ? Бас маш нарийн мэдрэмж шаардсан шүү дээ хүнээс. Одоо зурган дээр гарсан хүний характерыг гаргах хамгийн хэцүү. Инээсэн одоо нэг тийм жаргалтад байгаа юм зүгээр ямар ч инээгийг зураг байна. Тиймэрхүү зургуудыг гаргахын тулд хөвчлэн нүдийг адилхан зурх хэрэгтэй байдаг. Тэгээд нүд адилхан болгоход хүний зан характер дээр зурган дээр гараад ирдэг. Тэгэл зураг цаашаа ирнэ. Өглөө явцсан да. Дараалал. Нэг хөрөг зургийг хэдийн хугацаанд зурх вэ? Хугацаанаас хамаарат хамгийн олон зурсан 21 хоног зурсан. Ямар зураг зурж байсан? Зүгээр л нэг жирийн хөрөг 2 жилийн өмнө анх зуржсэн зураг дахиж зурж үзчихсэн. Тэр зураг маань болохоор манай нэг найз үйдэн тэр зураг одоо ер нь бол зурсан зургийг харьцуулаад үзэхэд бол бас нэлийн дэвшилт гарсан байсан. Одоо дахиад 2 жилийн дараа магадгүй зурх байх. Хөргөжлүүлээд. Тэр зургийг дахиад зурж магадгүй. Өөрийнхөө зурх чадварыг хэрхэн хөгжүүлдэг вэ? Зураад л. Тийм зураад л. Тэгэл цаг гарал зураал, завсар гарал тэгэл зураал. Зургиндаа орчиход байнгын зураа хүртэл мартчихна. Тийм үү? Тийм. Хаач мартчихна баг тэгэл явж байна. Маш их сонирхолтой ах нэ тий. Хэн нэгэн хүнд одоо багш ч юм уу байдгүй зурсан зураг үзүүлж хэмжлүүлэх.
өөрөө шүүмлэл тэгээд сууж байна. Эхний зураг зурж дуусгаад дараагийн зургийг харахад аль хэдийн бас өөрчлөлт орсон болохоор одоо өөрийгөө шүүмжлэхэд хангалттай хэмжээний мэдлэгтэй болцсон байдаг. Цаашдаа тэгвэл одоо мэргэжлийн төвшөнд очихын тулд уран зургаач ч юм уу сурах тийм бодол байдаггүй. Архитектор ингээд төсөөд одоо төгссөнийхөө дараагаас ганц 2 жил натар ч юм уу. Гадаад руу явна. Тэгээд зургаар сурах бодолтой байгаа. Монголын хувьд юу н хөрөг зураг зураачд хэрэг байдаг юм бол энэ талаар мэдэх. Одоогоор бас сайн мэдэхгүй юм. Гэхдээ ерөнхийдөө одоо зургийг сонирхоод хөрөг зурдаг болсон хүмүүс маш их болсон. Тэгээд надаас зарим нэг та багшлахаа гэж хүртэл асуудаг. Ямар нэгэн бэрхшээл гардгуу зураг зурж чадах өөртөндөө тулгамддаг бэрхшээл юу вэ? Харандаа байнга хугарах юм уу? Тиймэрхүү бэрхшээл гарахгүй бол ер нь хэрэг юм гарахгүй тийм. Өөрөө бол уран бүтээлч, чөлөөт уран бүтээлч, мэргэжлийн бол зураач бол биш. Тэгээ үндсэн мэргэжил. Архитектураар сурдаг. Зурагтай бас холбоотой. Баг зэрэг холбоотой. Анх хар зургаар бас шалгалт өгч сургуульд ордог. Аавыгаас зурж байгааг хараад зураг сонирхолтой болсон гэж. Гэр бүлд чинь зургийн авьяастай хүмүүс ирэх бай. Ер нь л бүгд зур. Бүгд зурнаа. Жижиг тамгуул зур. Аав ээж бүгдээрээ. Аав ээж бүгдээрээ зурна. Ер нь аав бол зургийг бас багасаа гэх юм уу оюутан цагаасаа сурч өссөн. Ээж бол архитектурын анги бас тэр юу яхад архитектурын ангид орохыг тулд зурж ирсэн гэхээр ер нь бол бүгдээр л зураач мэргэжилтэй аав ээж нь хоёул архитектур мэргэжилтэй. Гэр бүлийн мэргэжил. Гэр бүлийн мэргэжил архитектур. Цааш тэр архитектураараа явах сонирхолтой эсвэл зургаараа дагнах хөрөг зургаараа? Ер нь зургийг голчилж явна да. Архитектурыг бол бас чек гэж голлож явахгүй. Гэр бүлийнхэн ч одоо хэрхэн хүлээж авч байна? Архитектурын мэргэжилтэй гэр бүлүүд уран зургаар явна, хөрөг зураг зурна гэхэд хэр хүлээж авдаг? Дэмжих үе гарна. Ер нь бол хөвчлэн тэр талаас нь дэмжиж өгдөг. Тэгээд зураг зурхын нөхцөлийг бүрдүүлээд өгчихэд би өөрөө цаашаа явчихж байгаа болохоор тэр нөхцөлийг бүрдүүлчих гэж хичээсгээд. Тэр хөрөг зураг зурхад одоо маш их нарийн мэдрэмж шаарддаг. Ямар нэгэн орчин нөхцөл байдал хэрэгтэй байдгүй зураг зурхад. Ганцаараа авах хэрэгтэй. Ганцаараа авах хэрэгтэй. Ганцаараа тэгэл яг орчин бүрдсэн гэхэд дуугаа сонсоод. Дуу сонсоод зам. Тэгэл ер нь орчноос тасрал гэсэн үг л. Өөрийнхөө тэгвэл онцлог бас дуу сонсоод ганцаараа зурдаг. Зарим зураачид ч н одоо кофе ууж зурдаг баг. Тамхи татаж зурдаг ч юм уу тийм хүмүүс байдаг шүү. Ер нь бол тийм. Тэг хөрөг зургийг захиалгаар зурдаг тийм ээ? Захиалгаар зурдаг. Тэгэхээр хүмүүс одоо хэр их захиалж өрн хөрөг зураг зуруулж байна? Ер нь бас захиалга нэг хэсэгтээ даах гэдэг байсан. Одоо харин гайг болчиход байгаа. Тэгээд ер нь би өөрөө ч бас авахгүй байх хичээл намыг. Хичээлээ ажгаар амжихгүй. Одоогоор ер нь хэдийн хэмжээний хөрөг зураг зурсан байна. Уран бүтээл, урын сан. Урын санд одоогоор бас сайн хэлж мэдэхгүй л 2 жилийн хугацаанд бол айгүй олон зураг зурсан. Тэгээд одоо муу зургууд нь гэх юм уу, өмнө зурж исэн зургууд нь хийх нь алга болоод тэгвэл утсан дээр зураг маягаар үлдсэн гэх юм уу. Сүүл зурсан зургуудаас гэвэл 2014 онд зурж исэн захиалгын зургуудаа баг бүгдийн хүнд өгөөр болсон. Зүгээр захиалга биш байсан зургууд хүртэл хүнд өгөөр болсон. Бүгд л та ингээд наатаа өгч тэрийг өгч юм өгч би өөрийнхөө зургийг авъя гэх юм уу. Тийм их байдлаа бүгд ихэд авчдаг гэх юм. Үн ханшийн хувьд ер нь хэдэн төгрөгөөр хөрөг зураг зурх вэ? Алаас 100,000 төгрөгөөр зурдаг. Дөрвөн цаасан дээр 70,000 төгрөгөөр зурдаг. Хар харандаагаас мөхлөөд өнгийн ч гэсэн уусгаж зурж болно шүү дээ, тийм ээ? Хар харандаа усан болдог. Өнгийн харандаа. Нүрс харандаа. Тэгэхээр бас хөрөг зураг гэлтгүй өөр зургийн төрөл сонирхтгүй байгаа л ч юм уу? Амьдыг л зөвхөн амьд зүйл. Амьд зүйлийг дагнаж зурхыг хүсдэг үү? Ерөнхийдөө одоо тэр нь илүү зовж зурхад бүхэн ойрхон. Тэгээд бас илүү сонирхолтой. Бодит хүн одоо ингээд хараад зурх уу, хөрөг зураг зурхтай эсвэл тэр хүнийхээ зургийг харж байгаа л зурчих уу? Тэр нь хэр оргийн өмнө сууж, миний өмнө суучаад тэгээд зургалтаа суугаад тэгээд бүгд захиалга өгчөөд
одоо энэ зургийг ингээд би тэдэнд тийм найзтай өгсөн юм аа. Болох гэдэг өгч байгаа. Тэгээ шууд л ер нь зураг өгчөөд тийм. Зурагнаас зураг зурхад л миний бодлоор бол тэр хүний тухай мэдээлэл бас хэрэгтэй байх шаардлагатай. Зүгээр шууд тэр зургийг хараад тэр дүр зургийг л гаргах уу? Тэр дүр зургийг тэгэл яаж ичгэл гаргана. Бас өөр ахуулсан олон зураг нь хэрэгтэй. Яг нэг зураг өгч байвал тэр бус зургнуудаас нь харж энэ ямар хүн бэ бүх юм ингээд харах ёстой. Тэгэхгүй бол анх удаа зургаар л дөнгөж танилцж байгаа хүний зураг гэдэг бас хүндрэлтэй. Өөрөд нь бас нөө сошиал ертөнцөөр харж байхад зурсан зургуудыг чи харж байхад бол ихэвчлэн олонний танил хүмүүсийг бас зурсан харагдсан л та. Тэрийг одоо өөрөө ингээд зургийг зурсан уу эсвэл захиалга аваад зурж ирсэн үү? Зармиг нь өөрөө одоо бас нэг дуу чамар хүүхэн зурж зурсан. Тэрийг бол захиалгах зурсан. Тэрийг юугаар зурсан байсан бэ? Өнгөтэй байсан шүү дээ, тий? Өнгө харандаа. Зарим зургнууд одоо жишээлх юм бол харандаа биш тийм тос юм шиг харагдаад тосон харандаа юм уу? Тийм. Пастелэрч зурсан тийм тос харандаа гарч зурсан. Жирийн шухан харандаа гарч зурсан. Бусад хүмүүсийн зурнууд. Тэд нэрийг гэсэн зарим нь тэгэл одоо миний таньдаг хүмүүс хөвчлэн миний таньдаг хүмүүс гэж таардаг. Тэгээд надтай фэйсбүүкээр холбогдоод одоо ийм зураг ингэж зуралмаар тийм юм байна. Одоо захиалга маркер гэдэг юм уу та. Тэгж холбогдоод зурцгаатай. Тэгээд зарим нь бол бүр яг 100% захиалгын зургнууд. Танихгүй ингэж шууд зураг өгвөл тэр зургийг хараад зурсан зураг. Застрасч бүгдийг мартаас огч минь сурч эзэн Цаашдын өөрийнхөө зурсан уран бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах бодол байгаа юу? Хүмүүс хэлдэг л чи үзэсгэлэн гаргаач ингээд тийм зурнууд үзэсгэлэн гаргах болохоор шүү дээ. Гэхдээ надад бол нэг бас тийм хангалттай санагддаг. Ингээд нэг хангалттай төвчөнд очисан үзэх юм бол одоо маш залуу үе шүү дээ, тий. Тэгэхээр цаашдаа маш олон зургийг зурж мэргэжлийн төвшөнд түрээд тэр чигтээ. Өөр ингэс уралдантай болох юм лээ, тий. Тийм магадгүй. Гэхдээ бас урлан гэхээсээ илүү гадаад сурж хурж ирээд бас бодол өөрчлөгдөх юм болоо. Яаж өөрчлөгдөх вэ? Боцсон юм байдгүй юу? Цаашдаа ингэндээ тэгэндээ гэл. Яг одоо ингээ Монголд зургаараа ингээ үйлчлүүлээд явна юм бас хэцүү. Хөцлөн ч гэсэн аль талаасаа хүлээж авах бас юм хэцүү болох. Гадагшаал явж. Өөрөө үйлчлүүлээд зураг сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр зураг зурж байхаа явцад алдаа гаргах ч юм уу? Тийм тохиолдлууд гардаг уу? Бага. Тийм тохиолдол гарахад дахиад эхнээс нь дахиад бүр эхнээс нь эхлэв. Хамаг хөдөлмөрөө тэгэл урж хайчаал дахиад шинээр эхлэх бас хүндрэлтэй. Тэгээд хүмүүсийн захиалга бол бүр ямар ч ганц алдаа гарахгүй болтолцсон. Тэгээд алдаа гарах юм дахиад. Зураг зурна гэдэг бол маш их төвчээр шаарддаг юм шиг надад санагддаг л та. Тэг яг зураг зурхаар ямар мэдрэмжийг өөртөө авдаг вэ? Одоо хүмүүс зүгээр доосносоод эсвэл бүжиглээд тэгээ явахад өөртөө кайф аваад ингээд адреналин ялгарна гэх. Тиймэрхүү байдлаар адреналин ялгараад ингээд тэндээсээ кайф авч яхад би бас зураг зураад тэгээд кайф авдаг. Дараа нь хараад тийм дараа нь дууссан бүтээлээ харчаад тэгээд эхлээд ямар гоё юм бэ гэж хаа сүлд нь нэг гоочлдог ажиллаа хэлдэг. Одоо энэ юм болчтой тийм бол гэж энийг юм байна дараагийн зөв дээр энийг хаахаа тиймэрхүү байдлаар зурлаа. Захиалч одоо зурсан хүмүүсээс ч юм уу сэтгэл ханамжууд нэр байдаг. Би бас яг тэдний яг одоо сэтгэл ханамж яг их сайн хэлж байгаа юм л дээ. Үнхээр гоё болсон байна гэж хэлээ аваад. Цаана бас гоё бэлэг басан гэх. Тэр зургийг амьдруулна гэдэг хэрэгцээ жишээлбэл тэр 10-20 мянгат яг ингээд одоо гарт бариад авчмарч юм шиг харагдажсэн л та. Тэгэд зурхад хэр мэдрэмж авьяас. Бас хэлж мэдэхгүй л байна. Яаж зурсан бэ өөрөө бол? Тэрийг ч яг зөв дадлаг маркаар зурсан. 10,000 төгрөгийн болохоор 30 минут асал хийж зурсан. Тэгээд яг өнгөнүүдээ гоё гадах хөл юм байна. Зураг бол амьдэрчдэг л та. Өнгө жоохон өөр болчихоо. Одоо өнгө өөр болоод орчин байхгүй болчихоор тэгээд жоохон сонир хиймэл болчихсон. Өнгөнүүдийг хэрхэн гаргаж авах вэ?
Одоо жишээлбэл хүний царайны өнгийг гаргахад бас хэцүү юм шүү. Арсны өнгийг. Хэцүү. Тэгээ хооронд нь холин бүгдийн сайхан холж байгаа. Туршилт баг гэдэг юм шүү. Ингээд нэг цаасан дээр бодож үзээд за энэ бий болохоор өнгө нэг тэгээл дөнгөж хэсэгхэн газрыг бодохын тулд тийм их ажиллагаа шаарддаг. Хар цаасан дээр бор арьстай өнгөт арьстай хүний зургийг зурсан нэг зураг байсан шүү дээ. Тэр зургийг хэрхий яаж зурж вэ? Тэр бас маш сонирхолтой санагдсан л та. Хар цаасан дээр. Тэрэн дээр бол зүгээр л өнгийн хандагаа зурсан. Бас дасгалаад зурсан гэх юм уу. Тэгж яагаад том хөрөг зурхын тулд эхлээд жижигхэн цаасыг жоохон солиослох хэрэгтэй болсон. Тэгээд туршилт хийж үзхийн тулд цагаан хандаа, хар хандаа, өнгөтэй хандаа энэ дээр яаж гарч ийн бүгдийг туршиж үзсэн. Тийм байдлаар л хөргөж зурсан байна. Хар цаасан дээр зураг зурна гэдэг нь хэцүү байх л да. Өөр өнгийн зургийн цаасан дээр зурхад бол зүгээр үсттэй. Тэгээ ялгаагүй ер нь цааслал цаастай. Энэ дээр одоо ингээд өөрийнхөө мэдрэмжийг ашиглаад яаж зурх. Цагаан цаасыг харалтал нь бодчихно. Хичээд тэрэн дээр баг болоолаар зураг зурдаг. Тийм юм хэлдэг. Ямар хүмүүсийн зурсан зурагнаас төвлөрч одоо гадаадын хүн үрэг зургнуудаас ч юм уу? Ер нь хөвчлэн интернетээр явж байгаа гадаадын үрэг зурагч. Эсвэл ингээд Instagram-ийн тийм юу гэдэг л аккаунт нар гэдэг л та. Зураг зурсан зурагны одоо ингээд дэлхийн айл өнцгөөс хамаагүй бүх зургийг ингээд нийлүүлсэн ингээд сор бүтээлүүдийг бүгдийг нийлүүлсэн тийм аккаунт байдаг. Тэгээд тиймэрхүү аккаунтуудаас харж байгаа л юм зургаас ийм техникийг авах юм байна гэх юм. Анализ хийгээд тэндээсээ татлаг авдаг юм уу. Тэгэхээр бол хүрэг зураач тийм тэмцээн уралдаа ер нь болдог уу? Саяхан энэ дээлээс нэг зарласан тийм тэмцээн болсон. Миний дуртай тоглогч гэдэг. Одоо тэр нь дөнгөж эхэлж байгаа гэх юм уу. Маргаашнаас одоо Facebook-ийн лайк гэдэг. Тиймэр. Тэрүүгээр шалгуулна. Тэгээд өмнө нь бол хүрэг зурж тэмцээнд 2-3 удаа оролцсон. Тэгээд ер нь дандаа 2 дахь байрыг л авсан. Тэгэхээр Монголдас хүрэг зураг зурдаг хүмүүс их байна уу? Тэмцээн оролдоонд оролцож зохиогдож юм гэхээр. Тэмцээн оролдоонд тийм ч олон бас зураг оролцоод байдаг. Тэгээд хөвчлэн бас өөр төрлүүдээ одоо өөр жанрын хүснээр гэдэг болохоор зарим нь вайн хийж чинь, зарим нь тэгээд зүгээр дуугаад болж чинь, эсвэл ямар нэг төрөл оруулаад ингэ зураг хөвөх чинь. Тэгээд тэр нандаас бас ингэ ялгархын тулд бүр илүү сав бүтээл. Гэсэн тиймэрхүү сургамжийг авсан да. Юнтэлийн тэмцээнд өөрөө оролцож байгаа юу? Оролцож байгаа. Ямар зураг? Kobe Bryant-ийг зурсан. Тэгээд ямар басны бас сайн мэдэхгүй хүмүүс л юм. Өөрийнх нь яг тэгээд зураг зурх үйл явц юу ямар хөө байдаг? Ер нь бүхэл зургийг нэг хэлэхдээ бүгдийн баг нүднээс нь хэлдэг. Би түрүү хэлсэн чинь зан характер гэдэг. Одоо нүдний зан характер гарчаад тэгээд бос нэг зураг амьд адилхан болох. Одоогоор л адилхан болох тийм шатан бүрдчихдэг. Цаашдаа бол ер нь зураг яаж амьд болгоно л гэж боддог. Хүнээс баггүй авьяасыг шаарддаг урлаг бол уурын зураг. Тэр дундаа хүний хөрөг зурна. Зургийг амьдруулна гэдэг хүссэн хүн болгоны хийх зүйл биш ээ. Өөрийн төрмөл авьяасаа хөгжүүлж цаашдаа мэрэгжлийн түвшинд очих, цаашлаад эх орныхоо нэрийг дэлхийд гаргах хүсэлтэй чөлөөт уран бүтээлч залуугийн гайхалтай мэдрэмж авьяасыг үзэгч залуустаа M Style хүргэж байна.
M-Style нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт чөлөөт уран бүтээл зураач Ансар оролцлоо. Бидний урилгыг хүлээн авч ирж оролцсон танд баярлалаа. За та нарт. M-Style үргэлжилж байгаа үзэгчтэй хамтдаа агаарай. Модель болон эхэлж байгаа үзэгчтэй энэ удаагийн дугаарт маань загвар өмсөгч Азийн топ модель Баяр тогтгоо оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. Загварт хөл тавьж ясаас түүхээс чинь яриагаа эхлэе гэж бодож байна. Загварт хэзээ хөл тавьж байна? 2007 онд анх Монгол модель агентлагт ороод тэгээд тэрнээс хойш яг одоо бас 7-8 дахь жилдээ загвар өмсөж байна. Тайзнаас бол жоохон холдсон. Ажил төрөлтөд анхаарад ингээ явж байна. Хаяа реклам сурчлагын тоглох үед тэ тоглолцоод нэг үндсэн ажилд анхаарлаа хандуулаа явж байгаа. Одоо ямар ажил хийж байгаа вэ? Одоо Максимал их дэлгүүрт маркетинг менежерээр ажиллаж байгаа. Тэгээд хажуугаар нь бас загварын ажлыг хэмжүүлээд дуртай юм аа сайж чадахгүй тэгэл. Загварлын өөр нь яагаад хөл тавьж байв? Сонирхол байсан уу? Эсвэл одоо ямар зорилготойгоор орж байв? Загвар өмсгч болсон сонирхолтой байсан уу? Би анх 2002 онд 10 жилд байхдаа Era модель агентлагаас зохион байгуулдаг New Face гэдэг нэг тэмцээн байдаг шүү дээ. Тэрэнд шалгуулах гад ингээд анх зүгээр сонирхлоор очиж исэн байхгүй юу? Тэгээд тухайн үед би өндрөөрөө хасагдаад тэгээд тэнцээг байхгүй. Тухайн үед өндөрч байсан. Тухайн үед метр 78 байсан. Би угаасаа ийм намхан юм чин загвар өмснө гэж байхгүй юм байна гэд би болцсон байхгүй. Тэгээд 2007 онд их сургуулаа төгсчөөд тэгээд төгснөхийн дараа ингээд загвар өмсмөр санагдаад жоохон бас нэг жоохон өндөр болцсон. Тэгээд Монгол модель агентлаг дээр анх очиод бүртгүүлээ. Тэгээд анх дамжаанд орж ирсэн. Ер нь бол хар багасаа яг мөрөөдөж явж ирсэн. Яг нөгөө намайг яг одоо сонирхолтой болгосон ганц зүйл нь Солонгосын загварын ертөнц гэдэг нэг кино байдیں۔ Тэр киног үзэл яг анх загвар өмсөг амар хүсэж ирсэн. Тэгэл эхэлсэн дээ. Анхны тайз сэтгэл хөдлөл хэр байсан? Анх 2007 оны 10 сард яг энэ хороолт байдаг бэлэг эхтлгүүр байдаг шүү дээ. Тэр бэлэг эхтлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа болоод тэгээд гадаанаа ингээд хоошоогоо нөгөө бичил рүү өгсдөг замын хэсэг дээр ингээд тайз засцсан. Тэгээд гадаа ингээд нөгөө бүхэл бараг хороолт байдаг амьдрдаг хүмүүс цуглдсан юм шиг амар их хүн цуглдсан. Тэгээд би яг хамгийн анхных нь гараа байсан байхгүй. Тэгээд нэг юм сахиутай амар хар шилмэл зүүцсэн. Тэгэл яг анх тайз руу гарч исэн. Нөөдөөс гал түргээл хүмүүс зураг аваад амар хүчтэй хөгжим дуграал те. Амар гоё мэдрэмж кайф авч исэн. Тэгэл яг ерөнхийдөө сандарч исэн. Тэгээд яг хоёр дахь гараанаасаа эхлээл сандрал нь байхгүй болсон. Тэр олон төрлийн бас загварын тэмцээнүүдэд орж исэн байна. Сэтгэл хамгийн хүлцэн тэмцээн ч юм уу? Тийм тэмцээн юу вэ? Монголдо бол нэг 2-3 төрлийн тэмцээнд оролцож исэн. Ерөнхийдөө бол хамгийн сэтгэлд үлдсэн мэдээж Азийн моделийн тэмцээн байсан. 2012 онд болсон. Солонгост болсон арга хэмжээнд Монголод төлөөлөөд надаас гадна нэг эрэгтэй модель, тэгээд 5 эмэгтэй модель оролцож исэн. Тэгээд тухайн үед 18 орны 50 гаруй модельүүд дундаас шилдэгэр нь шалгарсандаа их бахархаж явдаг. Сэтгэлд үлдсэн. 2012 아시아 모델상 시상식 아시아 뉴페이스 모델상 몽골의 바야르 턱터우입니다. 축하드립니다. 네, 축하합니다. 바야르 턱터우 씨와 리세이링 씨는 무대 위에서 자신을 창의적이고 анхны эрэгтэй Азийн топ модель болж ирсэн шүү дээ. Тийм, ер нь бол яг анхны Монголоос бол
яг эрэгтэй топ модель Азийн хэмжээнд байхгүй. Монголын тэмцээнүүдээс ялгарх зүйл нь одоо юу байсан бэ? Олон улсын арга хэмжээ гэдэг утгаараа одоо нөгөө модельуудын туршлага солилцох. Тэгээд ерөнхийдөө бол яг би тухайн үед бас л нөгөө намхандаа л ордог шүү дээ. Одоо ч гэсэн намхандаа л ордог. Тэгээд олон улсын модельууд чинь дандаа өндөр гоё биетэй залуучууд байсан. Тэмцээний гол агуулга нь моделийн тайзны чадвар, хувцас илэрхийлэх чадвар те үзэгчтэйгээ харьцаж байгаа. Тэгээд дээрэс нь өөрийнхөө эндээс ахуулж исэн зургнууд авч явсан. Тэгээд тэр бүхнээс үндэслээд Солонгос, Япон, Монголын шүүгч нийлсэн шүүгч нар нэг 7-8 шүүгч нар дүн гаргасан. Тэгээ хамгийн сүүлд яг Монголиа гэдэг нэр зарласан да. Сэтгэл хөдлөлөөр маш гоё байсан. Тийм мэдээж амар гоё байсан. Анх орж явахдаа зүгээр би туршлага хоримтлуулъя. Төрүүлнэ гэж бодлоо. Төрүүлнэ гэж бол ерөөсөө одоо яг фото моделийнх нь шагналыг нь авчих боломжтой гэж бодож ирсэн. Тэгээ фотогийн шагналыг нэг Филиппиний модель авсан байхгүй. Тэгээд за одоо ингээ шагнал байхгүй юм чинь гэж зогсож ирсэн чинь намайг яг зарласан. Тэр үедээ дараа нь Солонгост ажиллах санал тавьж ирсэн гэсэн шүү дээ. Тий. Ерөнхийдөө Солонгосын SBS телевиз тэгээд хит хитэн студиэс бол ерөнхийдөө кино урлагийн чиглэлээр явбал сонирхол байдгүй те ажиллах боломжтой юу гэдэг чижсэн. Яг Солонгосын нөгөө Солонгосын загварын холбооноос бас нөгөө манай гэрээт модель болоод ажиллаач гэж санал тавьж ирсэн. Тэгээд тухайд болохоор надад өөр бодол зорилго хийжсэн зүйл байсан болохоор яг шууд Солонгост очиод ажиллах боломжгүй л байсан л та. Загварын чиг хандлагад ерөнхийдөө эмэгтэйчүүд ноёрхлогч гэдэг юм уу тийм үзэл бодол байдаг шүү дээ. Тэр энэ тал дээр ямар бодолтой вэ? Ер нь Монголын эрэгтэй моделүүдийн тал дээр. Олон улсын хэмжээнд ч гэсэн эмэгтэй загвар өмсгчд илүү карьер өндөртэй тэдэрт зориулсан тэдний оролцох хэмжээний загварын шоу тэмцээн айгүй их байдаг болохоор эрэгтэй моделүүдийн хувьд жоохон одоо дарагдмал гэх юм уу нуугдмал байдаг. Монголын хэмжээнд бол ялгаагүй л бас яг тэр чиглэлээр яваад байгаа. Ерөнхийдөө бол яг Монголдоо нэг тоодоо итгэн л сайн загвар өмсгчтэй, нэр хүндтэй, нэр нь гарсан гэх юм уу тийм моделүүд, топ моделүүд байдаг. Ямар ч байсан одоо бол ер нь бас нэг үеэд бол хөгжиж гин те гоё болж гин залуучууд их боломж гарч ирж гин шинэ залуу моделүүд айгүй гоё бие хөгжүүлж гин гоё эрт те залуугасаа загвар өмсч эхэлж байгаа болохоор бас тэдэрт бас гоё боломжууд нээгдэж байгаа гэж бодож байна. Ялангуяа Монгол моделээс бас нэлээд загвар өмсчтэй одоо эрэгтэй моделүүд Сингад загвар өмсөж байна. Тэгээд тэд нар бол ингээд одоо бүр маш туршлагатай болоод гоё зургнууд авахуулаад ингээд гоё агентлагтай гэрээтэйгээр те ингээд олон улсын хэмжээнд загвар өмсөж байгаагаар нь би бас бахархаж байгаа. Өөр агентлагийн модельүүд гоё хэр олон жил орлоо ч гэсэн топ модель авахгүй байгаа тийм зүйл ажиглагтаад байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө тусгай байрын шагнал дээр авч байгаа бол яг топ модель нь яг зохион байгуулагч гэх юм уу те шилэн модель агентлаг Монголын дизайнеруудын холбооноос гараад байгаа болохоор ерөнхийдөө нөгөө загвар өмсгчдийн гоё л дээрх орох одоо юу гэдэг итгэх сонирхол нь буураад байгаа юм болов гэж харагдсан. Өөрөө загварын салбарт орсноор одоо сайн муу тал юу болж байгаа? Ерөнхийдөө сайн тал нь илүү олон бах гэж бодож байна. Давуу тал. Анх одоо би жишээ нь оюутан байхдаа ч гэдэг юм модель бол чихлээгүй үедээ зүгээр л би нүдний шлээ зүсэн сүнхээ өрсөн жиргэнлэг оюутан байсан. Тэгэл Монгол модельд анх ороод ингээл тайзан дээр гараад ер нь бол ингээд загвар өмсгчдийг харж байгаад ерөөсөө ямар ч төвшөнд байсан шууд ингээд одоо дээд зэндаа гэх юм уу хашийн те одоо нэг нэлээд өндөр зэрэглэлийн шууд ингээд ард түмний харах өнцгөөсч дээр те загвар өмсгч гэдэг бол угаасаа л нэг ийм нэг тэнгэрийн амтан гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг л тийм хүмүүс байдаг гэж боддог. Ер нь яг тодорхой хэмжээнд загвар өмсөд ирэхээр хувь хүнийхээ хувьд ч гэсэн бие авч явах байдал нь илүү цэгцтэй болоод өөртөө их итгэлтэй болоод ажил төрөл дээр янз бүрийн хүмүүстэй уулзж ярилцсан ч гэсэн нэг тийм цаанаас л нэг гоё тийм өөртөө их итгэл төрдөг. Ер нь бол давуу тал их олонтой. Сул тал гэхээр яг нөгөө олонний нүдэнд их байгаа учраас хит өөрийгөө чөлөөтэй байлгаж бас болохгүй те хүн болгон ажиллаж яадаг харж яадаг бас нэр хүндээ
аятайхан авч явахгүй болохгүй гэдэг үднээсээ бие барих шаардлага гардаг. Одоо загварын салбарт ямар компаниудтай хамтарч ажиллаж байна? Үндэсний дизайнеруудын холбоо гэдэг одон гэрэл захиралтай байгууллага байдаг. Дээрэс нь Монголд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн загварын агентлагууд байна. Хэд хэдэн студиуд байна. Тэгээд тэднэртэйгээ хамтарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулалт явуулдаг. Тэгэхээр өөрөө бас загварт төгөл тавиад нэлээд хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Тэр Монголын загварын тэмцээнүүдэд талаар тасма хамгийн том гоёл наадмын талаар ямар бодол тавьдаг вэ? Гоёл наадам анх одоо юу гэдэг намайг мөрөөдчтэй анх загварын ертөнцид орж явах үед бас амар гоё наадам, гоё зохион байгуулалттай, гоё топуудыг шалгаруулдаг наадам байсан гэх юм уу. Миний харж байгаа тийм байсан. Тэгээд миний хувьд нэг 4-5 жил гоёлд оролцсон. Тэгээд ер нь бол зохион байгуулалтын хувьд жоохон нуудаад байгаа юм болов уу гэж харагдсан. Тэгээд ерөнхийдөө нөгөө өрсөлдөөн гэх юм уу нэлээд олон гоё загварын шоунууд гараад ирсэн болохоор ч тэр олон улсад тодорхой хэмжээнд тайзан дээр яваад ирэхээр Монголынхаа зарим нэг жоохон дутагдaltaй талуудыг анзаардаг юм байдаг л дээ. Тийм болохоор бас Монголын томоохон наадам байна. Улам гоё наадам болоосаа гэж. Тийм хөгжөөсөө бүр илүү гоё болоосаа гэж хүсэж байна. Дутагдaltaй тал нь юу гэж бодож байна? Яг та ер нь бол тайзны артал маш зохион байгуулалттай байхыг угаасаа шаарддаг. Тэгээд тайзны артал хэр зохион байгуулалттай байгаа ч нэгээрээ модельуд зэгцтэй бужигнаан багтай тийм байдаг. Тэгэхээр Монголын эрэгтэй модельуд одоо өрсөлдөх чадварын хувьд хэрэг мэдээж өрсөлдөөн бол цаг үргэлж байдаг зүйл. Тийм болохоор өрсөлдөөн дундаас ялгардаг, хөгждөг. Тийм болохоор ер нь бол залуучууд загварын ертөнц маань илүү гоё хөгжиж байна. Илүү нээлттэй, боломжтой болчих. Олон улс руу чөлөөтэй гарах боломжтой байна. Тухайн хүн өөрөө хүсвэл өөрөө хичээвэл боломж бол нээлттэй байна. Тэгээ өөрсдийгөө одоо үнэхээр тэрийг хүсэж байгаа бол тэрнийхээ төлөө тэмцэх чадвартай, тэмүүлэлтэй байгаасаа л гэж үзсэн. Загварын ертөнцид хөл тавьж байгаа одоо залуучуудаа хандж хэлэх үг юу вэ? Ер нь бол эрэгтэй загвар өмсгчийг ялангуяа онцолж хэлээд мэдээж биеийн хөгжилтөд байнга анхаарч явах хэрэгтэй. Зураг авалт олон зүйлд өөрийгөө бэлдэж арьс одоо юу гэдэг гоо сайхандаа бас тодорхой хэмжээнд анхаардаг байх хэрэгтэй. Учиргүй нэг гоо сайханд ороод явах нь хаашаа те гэртээ ч юм уу хаяа нэг саунд орчдөг, хаяа нэг гоо сайханд орчдөг байж болно. Хамгийн гол нь хувь хүн талаасаа ерөөсөө өөрийгөө мартаж болохгүй. Зүгээр загвар өмсч боллоо гэж би гадна талаасаа өгч биш. Дотор талаасаа илүү тэ боловсралтай анхаардаг байх хэрэгтэй. Өөрийгөө ерөөсөө мартаж болохгүй. Дээрэс нь залуучуудын хувьд бас жоохон нөгөө зугаа зингэл хөөх тал руугаа илүү халтрах тал их байдаг учраас тэр өөрийгөө удирдах юмнаас татаж авах чадвар дээр илүү анхаардаг байгаасаа гэж хүсдэг. Тийм болохоор залуучуудаа бас ирээдүйн загварын ертөнцийн амжилт хүсье. Баяр тогтох маань багтаа ер нь ямар хөвгт байна? Багтаа ер нь их сахилгагүй хөвгтэйсэн. Найзуудтайгаа нийлээл чулуугаар айлдаал нүм сумаар харвал дугуй түрээл явж исэн. Тэгэл одоо ер нь нэлээд сахилгагүй хөвгтэйсэн. Хичээл дээр ирэхээр бол хичээлээ хийгээл айгуу дараахан сургууль дээр айгуу дараахан. Тэгээд ер нь нэг тиймэрхүү л хөвгтэйсэн да. Спортоор хичээлдэг байсан. Ерөнхийдөө би гүйлтийн чиглэлээр хичээлдэг байсан. Улаанбаатар хотын 800 метрийн алтан медальтай 2002 онд. Тэгээд яг гүйлтийн чиглэлээр бас өргөжлүүлж явж чадаагүй эрдэм номын мөрхөөгөө явцсан. Одоо л ямар нэгэн спортоор хичээлдэг үү? Фитнесээр хичээлэл, хаяа бассейндаа явал яг биеийн хөгжил хөдөлгөөн гэдэг утгаараа тийм.
угаасаа байнга болж ивэл спортоор хичээлхийг боддог. Тэгээд 7 хоногт нэг 2-3 удаа бассейн юм уу фитнест явдаг. Заавал модель хүн гэхээр л биендээ анхаарал тавих хэрэгтэй биш шүү дээ. Хүн болгон л эрүүл мэндэд анхаарч хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тийм учраас угаасаа нөгөө монголчуудын хөшиж өгөхөөс биш хөгширж өгөхгүй гэдэг үнэн л дээ. Ер нь бол тийм болохоор ер нь хөшин залуу гэлтгөө хөдөлгөөнтэй байж фитнес бассейнаар байнга хичээлж яхахыг уриалж байна. Дуртай зүйл гэх юм бол хөл бөмбөг, сагсан бөмбөг те. Ялангуяа хөл бөмбөгийг бол найз захтайгаа айгүй их үзнэ. Хобби. Ер нь бол хобби. Ямар нэгэн цуглуулах ч юм уу байдгүй өөртөө. Цуглуулга гэхээр нэг хэсэг би айгүй их нүдний шил цуглуулдаг байсан, нарны шил, гоёлын шилнүүд гэртээ бас мөнгөн дэвсгэрт цуглуулдаг байсан орны. Тэгээ одоо ерөнхийдөө бас нөгөө гадагшаа явах нь багасаад суурин байгаад байгаа болохоор цуглуулгууд маань нэг тогтмол байдалтай л байгаад байна. 1985 оны 4 сарын 26. Зуун 83 75. Яг нэг тийм айхтар албан хэлэх дуртай байх бол тэгтээ яг алдаа бүхэн амжилт дагуулдаг. Чимдэг зүйлээ нүд баярлалаа гэж гэр бүл зарчимч байдал тамхи дуугаа орооч хөмсөг урчин хоч байх нүд тайзан дээр гэр бүлийн байдал. За эхнэр хүүхдтэйгээ дүүтэйгээ амьдарч байгаа. Тэгээд ээж аав ах эгч маань тусдаа амьдардаг. Нэрээ ас үзэгчтэй танилцсан. Манай эхнэр 2008 онд хоёр танилцж байсан. Одоо интерьер дизайнерын чиглэлээр ажил хийдэг. Тэгээд одоо нэг хүүхэдтэй хүү маань 5 настай. Өөрийнхөө хүүхдийг хүүг одоо загвар өмсгч болох бодлоо дөө өөрөө болно гэвэл болохгүй юу? Ер нь бол би сая манай Макс Мол дээр нэг загварын шоу болсон 3 сарын 7. Тэгээ хүүхдээ аав шиг ингээд тайзан дээр хамт загвар үзүүлэх үү гэдгсэн чи үгүй гэдэг. Загвар үзүүлээгүй л дээ. Тэгээ яг одоо хүн хүний сонирхол өөр гэдэг шиг хэрвээ том болоод хүсвэл би загварын ертөнцид оруулна. Хэрвээ өөрөө хүсэхгүй бол мэдээж хүчдэг шаардлага байхгүй. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийх. Дэмж өөрөө хүсвэл дэмжинэ. Ер нь гэр бүл төлөвлөлтийн үед хэдэн хүүхэдтэй болно гэж боддог? Ер нь нэг 3-4 хүүхэдтэй болох байх л гэж боддог. Ямар ч хамгийн бага нь охин байгаасаа гэж үздэг. Охин байгаасаа би яхаа. Яг айлын бага охин байвал хөөх юм болов гэж боддог. Ямар ч байсан одоо том нь хүү болохоор дунд хоёр нь бол хүү охин байгаад хамгийн сүүлх нь ямар ч байсан охин байгаасаа гэж үздэг. Өвгтөө нэг ямар байгаасаа гэж хүсдэг. Бардам, өөртөө итгэлтэй, ихэмсэг тэгээд нэг тийм нарийн мэдрэмжтэй тийм хүмүүс илүү одоо нөгөө хүн чинь ээжээрээ гэх юм уу те нөгөө төсөөлж явдаг хүнээрээ л эмэгтэй хүнийг тийм байгаасаа гэж нэг хүсдэг шиг миний хувьд ч гэсэн яг тийм ээжтэйгээ адилхан нэг тийм хүмүүс ээж юм аа одоо ажил хөдөлмөртөө хийжсэн зүйлүүдтэй хандах хандлага гэдэг гэр бүлтэй хандах хандлага бүх зүйл нь яг тийм л байгаасаа гэж би хүсдэг болохоор эмэгтэй хүнийг бас тийм гоё байгаасаа л гэж хүсдэг. Чөлөө цаг ирэх өнгөрөх.
Ерөнхийдөө найзуудтайгаа тэгээд хөл өмөг тоглоно, заал авч сакс тоглоно, теннис тоглоно, кино үзэн гэр бүлэрээ амралтанд явна те. Гэх мэтчлэн тэгээд чөлөө цаг гарвал гэр бүлтэйгээ найз нөхдөд өнгөрүүлэх гэж байна. Тэгэхээр олонний танил хүмүүсээс нэлээдгүй хүний шүүмжлэл өртдөг шүү дээ. Шүүмжлэлийг ер нь хэрхэн хүлээж авдаг вэ? Миний хувьд нэг айхтар шүүмжлэлд өртөөд байдгүй юм шиг байлээ. Яг янз бүрийн хүмүүсээс гэдэг юм уу зүгээр тэнд нэг тиймэрхүү юм ярьсан явж илээ ч гэдэг юм уу тийм юм сонсогддог. Тэгээ хамгийн гол нь нөгөө эмэгтэйчүүдийг илүү их одоо юу гэдэг их юм ярьж явдаг гэж бодсон чинь бас үгүй юм шиг байлаа. Эрэгтэйчүүд ч гэсэн бас одоо нөгөө атаархал гэх юм уу нэг тийм зүйлүүдийг ярьж явдаг юм байлаа. Айгүй гайхсан. Тэгээд ер нь бол эр хүн гэдэг чинь нэг тийм юмар орооцолтож явах ёстой хүмүүс биш. Тэгээд гэж бодож явдаг. Тэгвэл магтаал сайшаалыг хэрэг хүлээж авдаг. Магтаал цаашаалыг мэдээж эергээр хүлээж авна. Тэгээд гол нь магтаал гэхээс илүү одоо дутагдaltaй ч гэдэг юм уу, тэрэн дээр анхаарах хэрэгтэй ч гэдэг юм уу, тийм юм илүү анхаарал хандуулдаг. Магтаал гэдэг чинь тэгэл одоо хүнд урам хайрладаг утгаараа хүн сайхан сэтгэл үлдэн шин. Амьдралаас одоо ирчүүч авч байгаа зүйл байна. Юуг хараад ирчүүч авч урам авдаг? Ер нь бол ажил хөдөлмөр, гэр бүлийн байдалтай олон зүйлээс юм ирчүүч авдаг. Мэдээж хамгийн гол зүйл бол гэр бүл байдаг. Гэр бүл артал эхнэр маань хүүхэд маань байгаа болохоор би одоо юу гэдэг өглөө болон тэ ажилдаа ирчүүчтэй гарч байна. Дээрэс нь би фитнесээр хичээлээд ингээд явж байхад ямар ч тийм нозоорох тэ би сүлдэх ч гэдэг юм уу, тийм асуудал алга. Ер нь амьдралд ирчүүч авах олон гой зүйлс тохиолддог болохоор тэр бүхнээс ирчүүч авч байгаа. Болно гэж бодож байна. Тэр өөрийн тань яг загварын чиг хандлага ямар стилийн имижтэй? Би ер нь нэг тийм стилийн имижд баригдаад байдгүй. Яг мэдээж ажил дээр байх үедээ ажил хэрэгч хувцаслана. Ажлын бус цагаар бол тэгэл яаж л бол яаж хувцаслана. Малгайтай цамцаа өмсөөл, бүзээ өмсөөл, эсвэл бол нэг түрээтэй готл өмсөөл, савх өмсөөл ч юм уу те. Яаж л бол яаж хувцалдаг ямар нэг юмд баригдах дурггүй. Одоо хувцалтан дээр ч юм уу чухалчилдаг зүйл байна уу? Эрэгтэй хүмүүс жишээлх юм бол одоо тэлээ, тий, цаг, нүдний шил гэх мэтчлийн зүйлээр чухалчилдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл миний хувьд бол мэдээж бүс айгүй чухал. Айгүй ер нь эр хүнд хамгийн чухал зүйл бол бүс гэж бодож авдаг. Бүсээ их нандиндаг. Мэдээж нөгөө хобби болохоор нүдний шил цуглуулдаг. Тэгээд нүдний шилнүүдтэй их хайртай. Тэгээд ер нь бол эрэгтэй хүн гэх юм уу, ер нь ямар ч хүн зүгээр л гоё цэгцтэй хувцлах хэрэгтэй гэж боддог. Тийм навсгар юм байхгүй те. Зүгээр л гоё цэгцтэй. Тийм л харагдвал илүү гоё юм болов. Завчуур цэгком кинонд бас тоглож исэн шүү дээ. Одоо тэрнээс маш их туршлага олимпиад авсан баха. Одоо энэ цаашдаа кино орлох ч юм уу санал ирвэл тоглох бодол байдаг уу? 2008 онд анх 25 дугаар сургуулийн эзэн SAS Pictures-ээс санал тавиад тэр үед ч жоохон мэжтэй. Тэгээд ямар ч байсан тухайд нэг кинон тоглосон. Сууж амьдрал үзэн гэхээ хайр сэтгэлийг хэлхээ сашгүй хар цагааныг ялгал гэхээ хайр хүнээ сонсгоос нашгүй. Ер нь бол мэдээж тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан. Ер нь бол киноны саналууд ирж байгаа. Тэгээд одоохондоо бол бас яг кино чиглэлээр явах болоог байгаа л гэж өөрөө бодож байна. Яванда бол гоё таалагдвал гоё дүр гарч ирвэл тоглоно. Өөрөө бол завуурт бас орсон кино урлагч гэсэн бас ингээд орж үзсэн. Тэгэхээр өөр одоо орох тийм салбар байна уу? Орохыг хүсдэг. Ер нь ирээдүйд зорилгоч гэх юм уу? Яг тийм айхтар том салбар бол байхгүй. Зүгээр өөрийн гэсэн бизнесийг бол бодож төлөвлөж авч байгаа. Нэгэн зэгт бизнесээ маш гоёор эхлүүлэхийг хүсэж байгаа. Улс орныхоо өнөөгийн нийгмийн талаар ямар бодолтой явдаг вэ? Нийгмийн талаар за яг
би нэг тийм айхтар улс төр сонирхдаг ч гэдэг тийм хүн биш. Гэхдээ мэдээж улс төр маань яаж явж байна, юу болоод байгааг мэдээллийг бол авдаг. Тийм нийгмийнхаа талаар гол нь бидний хийж байгаа ажил болоод арт түмний одоо сэтгэл зүйн байдалтай юу илэрхийлж байна, юу хүсэж байна тэр болгоныг улс төрчид маань тэр алтан тушаалтнууд маань анхаарч илүү сэтгэлээс ажиллаж чадах юм бол уул нь болохгүй юм байхгүй юм шиг санагддаг. Одоо ийм хямралтай хэцүү үе байгаа ч гэсэн энэ дандаа үргэлжлэхгүй. Хамгийн гол нь яг энэ үед одоо бизнесийн хувьд бас байдаг. Хямралын үед бол зөвхөн тест үлдэхийг л одоо шалгарч үлдсэн нь л бизнесмен байдаг. Ямар нэгэн хямралын үед бол ашиг сонирхол тийм үү ашиг хонжоо хайж явах бол шаардлага байдгүй. Тим юм хайж явсан байгууллага одоо алтан тушаалтан бол өөрөө хямраад дампуураад дуустдаг тийм одоо олон улсын хэмжээний одоо хуулийн чашийн туршлага байдаг. Тийм болохоор ер нь Монгол улс маань сайхан хөгжиж байна, залуучууд маань сайхан болж байна. Одоо нэг үе бодоход залуучууд спортоор хичээлдэг болсон байна. Боловсролтой их анхаардаг болсон байна. Юм үзчнүүд тайлаад гадагшаа явчаад эргэж ирдэг болсон байна. Одоо нэг хэсэг үед бол хүмүүс чинь гадагшаа явбал эргэж ирэхэ болчдөг, тэ алга болчдөг байсан бол одоо хүмүүс гэрлүүгээ эх орнолгоо ирэхийг хүсдэг болсон байна. Тэгэхээр ер нь бол юм өөрчлөгдөж байна. Монгол улс хөгжиж байна гэж бодож байна. Боловсролын талаар ер нь юу гэж боддог? Гол нь хүн боловсрол эзэмшээд хажуугаар нь туршлага их хөрөнгөлүүлж явах хэрэгтэй юм шиг санагдсан. Би өөрөө тухайн үед их сургуулийнхаа 3-4-р курст ингээд янз бүрийн газруудаар сайн дураараа ажил хийдэг байсан. Өөрийнхөө одоо юу гэдэг сурж байгаа чиглэлээр одоо хэлний чиглэлээ бас сайжруулах зорилгоор за жишээлбэл орчуулгын төвчөнд би ажилладаг байсан. Англи хэлний орчуулагчаар тэгээд хүүхдийн төлөө үндэсний газар гэдэг Монголын хүүхдийн төлөө үндэсний газар гэдэг засгийн газрын тэнд би бас орчуулагчийн чиглэлээр ажилладаг байсан. Биотехнологийн чиглэлээр би ч нөгөө биотехнологич мэргэжилтэй байхгүй. Тэгээд биотехнологийн чиглэлээр үндэсний ургамал судлалын хүрээлэн гэж байдаг. Одоо хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа. Тэнд бас би ингээд ажлын туршлага болоод ажиллаж байсан. Гэх мэтчлэн ер нь нэлээд олон газруудаар сайн дураараа ч гэдэг юм уу бага хэмжээний цалинтай ч хамаагүй ингээд ажлыгээ явж исэн. Тэр болгон ингээд хүнд туршлага болж үлддэг болохоор хэдийгээр боловсрол эзэмшиж чинь би боловсралтай болсон. Ясан дээр яг ямар ч туршлагагүй хүнийг ямар нэгэн байгууллагад ажилд авахтаа одоо бас хэцүү байгаа шүү дээ. Тийм болохоор залуучуудыг оюутан байх үедээ янз бүрийн газруудаар ингэж туршлага хөрвүүлж явбал өөрсдөд нь илүү хэрэгтэй болов гэж боддог. Тэгэхээр Монголын нийгэм зөвхөн загвар өмсөд амьдрах гэдэг бол хэцүү шүү дээ. Загварынхаа хажуугаар ямар нэгэн бизнес эрхлэх ч юм уу тийм байдаг. Ер нь ажиглаад хахад энэ дээр ямар бодолтой юм? Тийм тэгэлгүй. Угаасаа Монголд загвар өмсөд хоол олж идэх гэж хэлж байхгүй. Угаасаа зах зээл нь бага. Тэгээд дээрэс нь арт түмний гэх юм уу одоо байгууллагууд ч гэсэн ялангуяа загвар өмсөгчдөд зориулсан үйл ажиллагаа цөөн зохион байгуулж байна. Одоо модельүүд айгүй олон болчлоо шүү дээ нэг үе бодвол. Тэгэхэд одоо ажил нь цөөн байгаа болохоор тэр модельүүд болон бас амжилт гаргах одоо юу гэдэг цаашид ажил хийх боломжууд нь аюу цөөхөн. Тийм одоо жишээ нь нэг загварын шоунд орох гол нэг за 10 эрэгтэй 10 эмэгтэй модель авна гэж тэгдэг. Тэгэхээр тэнд 30-40 модель очиж шалгуулдаг. Тэгэл сонгогдол бусд нь ажилгуул үлдэх жишээтэй. Тэгэхээр ер нь бол одоо жишээ нь гадаадд юм уу урагшаа Синга Малайз руу те загвар өмсөгчийн чиглэлээр очлоо гэхэд нэг шоунд тэнцэг багт нөгөөтгт нь тэнцэх боломжтой байдаг. Яагаад гэвэл тэнд маш олон шоунууд болж идэг учраас илүү боломж өндөртэй. Тэгэхээр Монголын дизайнерууд энэ тал дээр ямар бодлоо? Монголын дизайнерууд маш чадварлаг дизайнерууд зөндөө байдаг. Гэхдээ манайд материалын сонголт маш муу. Тэгээд дизайнеруудаа одоо дэмжих байгууллагууд цөөн байдаг. Дизайнерууд яг өөрсдийнхөө хүчээр л явдаг. Өөрсдөө бүх юмаа хийгээл мөнгө олоод олсон мөнгөөрөө дахиад шинэ юм хийхийг хичээдэг тийм. Ингээд нэг томоохон одоо үйлдвэрч юм уу студ байгуулчих хүсдэг боловч тэр болгон бас боломжтой байдгүй. Угаас зах зээл нь бас жижиг байна. Тийм зах зээл нь жижиг. Угаасаа одоо Монгол одоо нөгөө социализмын үед ч гэдэг юм уу сайхан гой Монголын үндэсний үйлдвэрлэл байсан бол одоо бас аюул цөөхөн болцсон. Тэгээ одоо бас нэг буцаад сэрэх гээд байгаа хандлага байгаа.
тэр үед яг энэ дизайнерууд маань бас тэр боломжтой газруудтай холбогдтойгоод тийм хамтарч ажиллавал бас Монголын хувцас загвар дизайнерууд илүү хөгжих байхаа. Гэтэ нэг үе бодуулаас хөгжиж байна шүү дээ. Монголын загварын дизайнууд одоо дэлхийн томоохон 7 хоногт оролцож байна шүү дээ. Загвар өмсгчид. Ер нь бол Монголоо төлөөлөөд одоо ариунаас сүрий, отгон жаргал гэдэг сайн дизайнерууд олон улсын загварын шоунд өөрийнхөө коллекцийг танилцуулж байна. Энэ нь ер нь бол бидэрт боломж одоо нээлттэй болчихжээ. Эдийг бол тэртээ дөрөв харуулж байна. Ийм болохоор боломж их байна. Өөрөө л одоо ингээд зөвхөн одоо модель чиглэлээр ажиллахгүй, загварын тайзан дээр бас ажиллана гэдэг. Монголын үндэсний дизайнеруудын холбоо одоо би бас энэ Максмолд ажиллаж байна те. Ер нь бол загварын чиглэлийн загварын шоунуудыг жилдээ нэг 3-4 удаа зохион байгуулж байна. Ерөнхийдөө яг загварын чиглэлийн зөвхөн өөрөө загвар өмсгөөс гадна яг зохион байгуулалт тал дээр бас нэлээд олон ажлуудыг хийж явж байгаа. Тийм болохоор ер нь бол ягаад ч гэсэн загварын ертөнцөөс салахгүй юм шиг. Ер нь хэднээс хүртэл одоо ингээд загвар өмснө гэж бодож байна. Карьер хэд үргээ дуусгах гэж бодож байна. Яг нэг хүмүүсийн яриа байдаг л да нөгөө хөшрөөд ирэхээр загварын өмсгөө болчдөг гэдэг. Яг эмэгтэйчүүдийн хувьд бол нэг тиймэрхүү тал ажиглагддаг, хүүхдэд гаргаад ч гэдэм үү загварынхаа карьерийг орхичдаг тал байдаг. Эрэгтэй хүний хувьд бол ерөнхийдөө жоохон илүү хөгшрөх тусмаа гэдэг юм уу. Одоо жоохон иршүүд төрхөндөө ороод те илүү олон гой боломжууд, гой загварын чиглэлийн ажлууд хийх боломж нь үүсдэг гэж боддог. Тийм болохоор ер нь би бол загварын ертөнцөө хаяхгүй байна. Загварын чиглэлийн ажлууд хийхийг хүсдэг гэхээр одоо загвар өмс олон жил загварт байсан хүмүүс ямар нэгэн загварын агентлаг ч юм уу бий болгодог байсан байна. Эрэгтэй моделууд бол энэ тал дээр өөрсдөө агентлаг байгуулдаг байна. Энэ бодол байдаггүй. Ер нь бас мөрөөдөж бодож явдаг юм байдаг. Тэгээд ерөнхийдөө бол бас Монголынхаа загвар өмсгчдийг одоо дизайнеруудыг те бүхий л одоо холбоо харилцаатай ажилладаг, загварын ертөнцтэй холбоо харилцаатай ажилладаг тийм байгууллагуудыг нэгтгэсэн тийм гоё том байгуулах мөрөөдөлтэй. Яг гоо цаг хугацаанд ирэхээр хэрвээ надаас өмнө хэн нэгэн хийгээгүй бол хийн дээ. Модель болон Максмолд байрлах кафе Бенекс үзэгч та бүхэнд хүрлээ. Энэ удаагийн дугаарт маань загвар өмсгч Азийн топ модель Баяр тогтох оролцлоо. Бидний урилгыг хүлээн авч бас сонирхолтой яриулсан танд баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрийн өндөр ажиллаж гэсэн. Та бүхнийг бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. Модель үргэлжилж байна. Хамтдаа оролцогчтой. Хятадын загварын 7 хоногийн шоуны үеэр 79 настай эрэгтэй модель загвар үзүүлсэн байна. Энэ нь жинхэнэ шууган тарьсан байна. 79 настай модель Ванг Дашун бол Хятадын алдартай жүжигчин бөгөөд тэрээр загвар зохион бүтээгч Шигванг Хугийн шинэ коллекцийг танилцуулан алхажээ. Тэрээр хэлэхдээ тайзан дээр алхах маш сайхан байсан. Эргээд залуу насн дээр очсон юм шиг байлаа хэмээжээ. 2015 оны хавар зууны тренд өнгөт маскала буюу бор хүрүүг. Яахын аргагүй чамин дэгжин байдлыг илэрхийлэх энэ өнгө бүсгүй таныг гайхамшигтай ихэмсэг харагдуулна. Зөвхөн бүсгүйчүүд ч гэлтгүй эрчүүдэж тун тохиромжтой юм. Pantone Institute-с 2015 оны тренд өнгийг онцлон гаргасан байна. Өнгөрсөн дугаартаа бид хавар зууны хувцас цүнхний трендийг танилцуулсан бол энэ удаагийн дугаартаа хавар зууны гутлын трендийг танилцуулж байна. Бүсгүйчүүдийн анхаарлаа хандуулаарай. Нефт гэрэлцдэг даашинстай энэ зэрэгцэн нефт гэрэлцдэг өсгийнүүд төржээ. Чамин дэгж эдгээр загварууд бүсгүй таныг үзэсгэлэнгүй харагдуулах болно. 3 дахь жилээ дамнаж буй гладиатор хэв загвараас уйдсан хүн байна. Эхэндээ хэд сонин өвөрмөц харагддаг байсан энэ загвар одоо хэдийн охид бүсгүйчүүдийн хүсэмжид гутлалсан байна. Энэ жилийн загварын хувьд хэд содон харагдах болоод өдөр тутамж өмсөж болохоор эвтэйхээ игэл болсон байна.
Энэ жил аль болох олон ос, олон бүс уяатай өндөр өсгөөтүүд зохилох болно. Оюунсаг эмэгтэйлэг хувцастай бүсгүүчүүдийг мартаагүй гэдгээ дизайнер тий хэлбэрт олмоор илэрхийлжээ. Цомхон, хөөрхөн, татгалзах аргагүй. Кэт хизээч модноос гарахгүй. Энэ хавар зууны хувьд онцлогтой. Зүгээр ч нэг кэт биш, заавал цагаан байх хэрэгтэй шүү. Алхам тутамд уулыг чинь зөөлөн үнсэх бамбалзуур зузаан уултай иршүүд платформод алхах дуртай бүсгүүчүүдэд таалагдана. Энэ нь гудамжч бас танд гэрээ хэвс шиг ч санагдах болно. Нэвтрүүлэгт хамтдаа исэн үзэгчдээ баярлалаа. M Style Entertainment нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг үзэгч та бүхэн таалагдсан гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд эх 7 хоногийн баасан гарагт 21 цагт шинэ нэвтрүүлгээр дахин уулзлаа түр баяртай үзэгчтэй.